Маш гоё хамттай нарийн хаварга хийж эцэцгийх үү? Та хэд маань сураад аваарай. Соостой нарийн хаварга заагаад өгөөч. Яаж идэг вэ гэж хүмүүс асуусан байсан. Тийм болохоор өнөөдөр яаж их талаараа та бүгдтэй хуваалцъя. Нэрээ намайг даадаг хөөрхөн хүмүүс дундаасаа баярлуулъя гэж бодоод Forfeit Wheel компанийнхаа оруулж ирдэг бүтээгдэхүүнээс 3 бэлгэлгээ шийдлээ. Та хэд маань бичлэгтэй минь зугаарай. За шууд хоолнд орцгоё. 4 ширхэг хүмүүс жижиглээд нухшаа бэлтнэ. Баазрын лаврын авч давс игээд чанаад өгнө. За би үхрийн мах ашигласан та хэд маань дурын мах хийж болно шүү. Маха нарийнхан ингээд савх хэлбэрт ирчээд өгнө. За маха баазрын дараа тавьж байгаа Малка брендийнхаа мах зөвлөлгч хийж өгөөд оронхлын дос сой соус хийж өгөөд сайхан базаад утгаад өгнө. Нэрээ манай Малка брендийн амтлагч болон мах зөвлөлгч цай давс идэх нь маш гоё шүү. Та хэд маань бас хэрэглээд үзээрэй. За нэг ширхэг луун нарийн хуртааш нэрчээд өгнө. За хамтад чинжүүнээсээ нарийн хуртааш нь бас ирчээд өгнө хоёр өнгнөөс нь. За сонгон бас нарийн ирчээд өгнө. За өнөөдрийн маань орцууд ингэ харагдаж байна. За хариултын тагваалаад байгаад махаа игээд өгөөд сайхан хуураад өгнө. Нэрээ бичлэн дээрээ лайк дараад ширээж хадгалах мартаа. За өнөөдрөө сонгон луунгаа игээд хуураад өгнө. Одоо амтлагаа эцгээе. Ойстер соус 2 олон ялбаг, хар перс амтлагаагаар өтгөн зам 2 олон ялбаг, маха тал ортол нь ус ээж өгөөд таглаа буслаад өгнө. Forfeit Wheel компани оруулж ирдэг Vital группийн цайнуудыг танилцуулъя. Энэ цайнуудыг Пакистанаас импортлож оруулж ирдэг бөгөөд байгалийн гаралтай ямар нэгэн өнгө оруулагчгүй, химийн нэмэлт байдсгүй, хүний эрүүл мэндэд ээлтэй дархлаа дэмждэг. Ганц чанар өнөртэй нь бол юу ч ярихгүй юм билий. Байгалийн антиоксидантаар баялаг, өдөр тутамдаа авах тохиромжтой, цай болгоно нь өөр ингэсэн онцлогтой, сав баглаа бодлон бэлгэнд өгөх тохиромжтой санагдлаа. Энэ цай бол өстөө хөрхөн ингэ цуглуулга билий. Одоо хоолн дээрээ чинжүүгээ игээд Малка брендийнхаа давснаас амтлагаар игээд өгнө. Улаан барьснаас нь нэг цааны албаг. За ингээд нэг 5 минут. Баазрын крахмал хийж өгөөд зөөлөн галаар жигнээд өгнө. За тэр хооронд нь төмсний нухшаа бэлтэн. За төмсөө сайхан ухаад дээрээс нь баазрын масл хийж өгөөд давс перс амтлагаар игээд өгнө. Сүү 30 мл. За ингээд сайхан ухаад бэлдээд өгнө. Орой олондоо түүх цайгаа сонголоо. Энэ цай нь дархлааг 5 дахин сайжруулж, хоол боловсруулах үйл явцыг хөнгөвчүүлж, бөөрийн үйл ажиллагааг дэмжиж өгдөг ийм гоё цай байгаа. За хоолой тавилгацгаая. За төмсний нухшаа бүр хэлээд ингэ таван дээр тавьдаг. Үүн дээрээсээ хоолойгоо соустай ингэ тавьдаг нөө. За ингээ өнөөдөр манай хоол бэлэн боллоо. Энэ хүртэл бичлэгтийн минь цугаас нь баярлаа. Намайг нэрээ фоллоу хийж дагаарай.